Нэг их 80 төгрөгийн санхүүжилтанд бэлэн бий гэж Хөгжлийн банк хэлсэн. Энэ төсөлд аж ахуйн нэгжүүд мянгуйчингийн үлгэр гэдэг нэр хайрлаж чаддаг байгаа. За Чингис Бондын үлдэгдэл байгаа эсхийг нүдээр үзэж гараад барьсны дараа л тэд энэ нэрээ мянганы төсөл гэж өөрчлөх баха. За эдийн засгийн хүндрэлийг энэ цаг үед дотоодын үйлдвэрлэл биш, уул уурхайн салбарт түргэн хугацаанд гэтэлгэн. За гол тулгуур салбар сэргийх ирээдүйд бий гэдгийг салбарынхан онцолж байна. За газрын төсний тухай хууль болоод ашигт малтналын тухай хуулиуд энэ сэргээлтийн гол нөлөө гэж уул уурхайн сайд тайлбарлаж байгаамаа. Уул уурхайн салбарын идэвхтэй байдлыг газрын төсний тухай хууль болоод ашигт малтналын тухай гол хуулиуд хөдөлгөөнд оруулжээ. За ашигт малтналын тухай хууль батлагдаж цуцлагдаад байсан 106 лицензийг дахин олохоор болсон байна. За гэхдээ эдгээр лицензүүдийг сонгон шалгаруулалтаар олохоор болжээ. Үүнээс гадна ашигт малтналын хайгуулын тусгай зөвшөөрөл олгож болох талбай хууль тогтоомжоор хориглосон хязгаарлалтын талбайтай давхцуулалгүйгээр тооцож үзэхэд нутаг дэвсгэрийн 19.89%, 31.12 сая га хамарч байгаа байна. За хайгуулын лиценз олгохдохгүй болсноос энэ салбарын хөрөнгө оруулагчдад буурсан юм. За алт тушаал нэмэгдэж валютын нөөцийн баталгаа үүнийг дагаад сэргэж байгаа мэдээлэл өгч байна. Газрын төсний салбарт анх удаага болж буй олон улсын хөрөнгө оруулалтын чуулга болно. За бүтээгдэхүүн хуваах гэрээ хоёр талбайд зарласан байгаа. За газрын төсний тухай хууль батлагдсанаас хойш энэ салбарт хөрөнгө оруулах сонирхолтой одоо дотоодын аж ахуйн нэгжүүдийн тоо өдөр бүр нэмэгдэж байна гэж хэлэх байна. Одоогийн байдлаар газрын төсний тухай хууль батлагдахыг хүлээж байсан эрлийн ажлын гэрээ байгуулах 21 хүсэлтээс 17 буюу 80 орчим хувь уламжлалт бус газрын тос буюу нүүрсийн давхаргын мета хийвэна. За эдгээрээс Эрдэнэс 5 толгой Мак зэрэг компани эрлийн ажлын гэрээг яаралтай байгуулахаар ажиллаж байгаа гэдэг мэдээлэл өглөө. За улсын их хурлаас эдийн засгийн хөтөлбөрийг гаргасан. За манай хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын гаргаснаар нийт уул уурхайн яамны яг өөрөө дагнж хариуцах ажлын биелэлт бол 90 орчим хувьтай байна гэж ингэж гаргасан байна. За гол нь бол 2 хууль улсын их хурлаар батлагдсан нь бол их чухал үзүүлэлт байсан гэж ингэж хэлэх байна. За энэ дээр бид зөвхөн хууль заасан бензины жижиглэнгийн үнийг докторжуулах хөтөлбөр бол хэрэгжиж байгаа. За улсын их хурлаар нэгдсэн бодлогыг батлуулж чадсан Монголын нефтийн бүтээгдэхүүн импортлдог аж ахуйн нэгжүүд хуулийн хүрээнд нэгдсэн бодлогоор гадагшаа газрын төсний газартаа хамтарч ажиллах юм эрхцэн орчин бүрдсэн байгаа. Эрдэнэтийг орлох сайлын үнэ оюутлогоо хүссэн хэмжээнд ажиллаж чадахгүй байгаа. Тус компани уурхай болон маркетинг борлуулалтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа боловч хувь нийлүүлэгчдийн хооронд шийдлээ хүлээж байгаа техникийг шинжтэй хоёр асуудал байгаа гэж уул уурхай яамд дүгнэж байгаамаа. За оюутлогын далд уурхайн санхүүжилттэй холбоотой асуудал, за далд уурхайн бүтээн байгуулалтын ажил гэрээний дагуу хийхээр тусгагдсан. Ажлаа эхлэхийн тулд оюутлогын компани техник эдийн засгийн үндэслэлд тодтоглоо боловсруулж Эрдэс соёлын мэргэжлийн зөвлөлөөр хилцүүлж батлуулах учиртай маа. За эхний ээлжинд нөөцийн тайлангаа өгөөд байгаа юм байна. Шинжээчид нөөцийн тайланд дүгнэлт гаргахаар ажиллаж байгаа юм байна. Харин татврын маргаантай асуудал байгаа. За энэ бол татврын ерөнхий газар оюутлогын компани хоорондын асуудал бөгөөд тусгай хуулиар зохицуулагддаг ба за хоёр тал ойлголцоо нэгтгэхийн тулд маргаан таслах зөвлөлд хандан ажиллаж байгаа тухай мэдээллийг уул уурхайн яамнаас өгч байна.